За hello guys, энэ дэмжлэг эхэлж байна. За тэгээд энэ дэмжлэгс giveaway байгаа. Энэ харж байгаачлан ийм том bone blossom байна. Маш том bone blossom. За тэгээд үнийг харцгаа идлээ. 4 трлн үнэтэй bone blossom giveaway хийж байна. За тэгээд харъя. Дуган жоохон ингэж. Тэгээд 4 трлн үнэтэй. За тэгээд өмнөх бичлэгийн giveaway яадсан тодруулъя. Өмнөх бичлэгтийн нэг candy blossom giveaway хийсэн шүү дээ. Тэнийг харсан тодруулъя. За гэж хараад ирсэн байна. За тэгээд GTB хаяг копита тавьсан. За тэгээд энэ удаагийн бичлэгний giveaway bone blossom байгаа. За тэгээд өмнөх бичлэгийн candy blossom giveaway шүү тодруулъя за яригчаа. За тэгээд мэдээж like subscribe дарсан баг те. Тэгээд like subscribe дарахгүй комент ч тооцохдохгүй шүү guys. Эхлээд like subscribe дарчаад тэгээд дараа нь комент хийчих шүү. Хэдэн аккаунтаар бичсэн болно. Гэтэ аккаунт биш YouTube аккаунт ч те. Хэдэн YouTube аккаунтаар ороод шууд бичих болно комент дээр нь. За тэгэнгүүтээ шууд спамдахгүй шүү guys. Спамдахгүй нэг нэрээ спамжаалахгүй нэг YouTube аккаунтаараа. Тийм болохоор тэнт. За шууд дарыг. За хэд бүртгэгдсэн. За 45 комментээс 40 бүртгэгдсэн байх шүү. Хамгийн гол нь like subscribe те guys. За тэгээ шууд Илагч тодруулъя. Апононы 454 delete 6. За баяр хүргэе. Ялагч болсон байна. Тодорсон байна. За тэгээд дараагийн бичлэгээр bone blossom хаастын тодруулна. За тэгээд шууд энэ өнөр шууд найзлал явуулъя. За явуулсан. Карт 666. За тэгээд найзлал явууллаа. Тэгээд candy blossom чат бичээд аваарай. Тийм. За тэгээд дараагийн бичлэгээр дээрээ bone blossom хаастын тодруулна. Тэгээд бичлэг рүүгээ орцгоё guys. Тэгээд энэ удаагийн мэдээж уурчинтайгаа адилхан giveaway мэдээж шууд ихэнд лайк дарсан баг хэрэгтэй. Лайк хэлж дараа subscribe дараад түүнтэй коммент дээрээс нэ бичихгүй бол коммент тоодохгүй. Тийм. За тэгээд энэ том bone blossom-ыг аттай өгнө. За тэгээд апдейттэй танилцах бичлэг. Тийм. Ойр жоохон завгүй байгаа. Апдейттэй танилцах чадсангүй. Тэгээд энэ том bone blossom-ийн эзэн болов мэдгүй. Тэгээд ер нь бол хэдэн YouTube аккаунтаар бичсэн болно. Тэгээд спамдахгүй шүү guys. Спамдахгүй нэг аккаунтаар нэг аккаунт спамдахгүй шүү guys. Зүгээр өөр YouTube аккаунтаар ороод нэг бичээл явахад яг болно. Тэгээд шууд апдейттэй танилцъя. За апдейт үл guys. Голын ямар нэг юм болоо. Гэхдээ энд нэг юм гарсан. Next upgrade. Тэгээд upgrade машин гэдэг. Тэгээд би яасан ч нэг шинэ өндөг гарцсан. Примас. Би нүгийг хараагүй мэн. Яг хуу гадна юм уу хараагүй ч гэсэн яг сарч энэ динозавр байсан юм шиг надад. Байгам шиг нэг шүү дээ. За тэгээд нэ чамаст энэ нэг олигтой байдаг юм дөө. Тэгээд идрэл гарч ирэхтэй. Тэдрэг гарч ирэхгүй өөр юу гарч ирэхтэй. За зэдлийн 3 өндөө тавьчих гэж гисэн. За мэдээ боллоо. За мэдээж энэ bone blossom маань болоог байгаа. Тэгээд би хоёр тавах чинь. Хоёр завгүй болоод тэгээд quest-д нэг хийчихгүйсэн. За тэгээд бас нэг юм bonus quest гэж гарч ирдэг болсон. Bonus quest. Bonus quest ингээ үргэлжлээл яваалаа. Нэг дуусчихвол дахиад гарч ирнэ ингээл яваад гэдэг дуустгүй. Тэнийг хийгээд байвал амар шигтэй. Шууд нэмэгдээ явчихна. Тэгээ энд бол нэг шинэ юм нэмэгдсэн. Маш том шинжилэл. Pet mutation гэж байна. За petийг mutation болгож болдог. Энэ нэмэх 50 левелтэй болгож ийж левел гэж нэг наслтаа. 50 наснаас дээш явж mutation болгодог. Тэгээд лидерас маш бага хувь цааш дуунна. Тэгээд эдэн ихэвчлэн shiny он юм шиг үлээ. Тэгээд ер нь байхгүй. Тэгээд энэ бол ингээд хажуудагаар шууд өндгөн харагддаг байсан. Одоо харагдах байсан зүгээр ингэж ороод шопыг хараад тэнцээс ингээд шууд өндгөө сонгоод байвал авчна. Тэрс нэг юм энэ дээрс нэг юм яасан нэг шинэ нэг хууч авчид дээрс нэг би яг байгаа штэ. Би яг ийсэн. Тэгээд баг болцсон. Энэ дээр юу нэмэгдсэн. Би яг байхгүй болсон байх шүү. Энэ баг тоо нэмэгдсэн medium тоо. Энэ хөө тоо нэмэгдсэн. Тэр нь давчи.
нэг level up lollipop гэдэг юм нэмэгдсэн. Яадаг вэ гэхээр шууд энийг аваад нэг бүтэн дээр ашиглаж шууд нэг нас нэмдэг. Тэгээд энэ дээр бол крафт дээр шинэ бахан seed нэмэгдсэн. Амар spine тийм ингээд grand ингээд тайдар үзсэн хоо би бүр нэгж крафтлаа. Тийм барах хэрэггүй л гэж бодоод яваад байгаа. Гэтэ хэрэгтэй л баг л та. Гэтэ энийг нэг апгрейд хийдэг нь яадаг вэ гэхээр шууд ингээд апгрейд нь шууд ингээд гоё ойлгочдөг. Эхлээд шууд ингээд шинэ өндөгийг нээн дараа нь ингээд секунд таснаас нь тийм шинэ өндөг гэл ингээд тийм тайд барыг ойлгосон хөө бүгдийг нь. Би бол тэгэл хийж байгаа. Энэ дээр бол нэг юм нэмэгдээгүй. Энэ нэг archaeologist created энэ бол шинээр нэмэгдсэн. Тэгээ dynacrate бүгдээс нь 2 өгдөг гэсэн. Тэгээ бүгдээс 2 өгнө. Тэгээд seed-н дээр бол шинэ юм бол нэмэгдсэн. Нэг seed, нэг шинэ beans талхгүй. Beans талк юунд биштэй. Йоо. Тэгээд giant pine cone seed гэдэг энэ ийм шинэ seed нэмэгдсэн байдیں۔ За тэгээд ер нь л өөр юм нэмэгдэг апдейт дээр ер нь бол тэгээ шинэ өндөг нэмэгдсэн. Тэгээд за тэгээд апгрейдийг яаж яах вэ гэхээр одоо ингээд байгаа юмнууд одоо жинтний бондл одоо нэг бондл за ингээд 4 кг бондлсон гэж байгаас одоо яг нэг яг юм нэг энэ апдейт дээр гарч ирсэн фрутиг өгөөд ингээд шууд болгоч. Одоо ингээд шарангуут одоо хаана exotic version seed pack ч юм уу те иймэрхүү юм ингээд фрутиг өгөөд тэгээд яваад болно. Тэгмүүд ингээд шууд левел нэмээд апгрейд хийж болно. Тэгээд би тэгээд нэг 5 раптортай тавиад ингээд аргадаг өгөх шүү. Тэгээд апдейт бол иймэрхүү л байна. Би танилцсан чиж би яг бас барыг хийх мэдчихлээ л та. Гэтэ яг хоёр танилцсан л явчих. За стэйд бараг бичлэг дуусчихин дөө. Тэгээд бичлэгний маань giveaway 4 триллионы үнэтэй бон блосом бэн. За стэйд хийсэн дээр лайк, subscribe дараад дараад тэгээд яачих юм бол тэгээд энэ бичлэг нэр дууслаа. Тэгээд giveaway-д бүгдээр оролцоорой гэж хүсэж байна. Бүгдэнд дамжуулъя. За тэгээд гарахтаа лайк болон subscribe дараагаарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.